1000 жилд бүрэлдэхүүн бий болдог. Тэгээд цаг үеийн компетенц 2-3 см нэмрийн ялцмаг нь 500-аас 1000 жил болгон бүрдэх. Хөрсийг хэрхэн ангилах вэ гэдэг нь болонгод уулын нугын хар шороо, хүрэн хөрс, говийн бор гэж дөрвөн ангилдаг байгаа. Монгол орны хөрсний тохиолдлыг тайлбарласан. Өндөр уулын ороогоор чин хойд хэсэг, зүүн ба өмнөд хэсэг, говийн бүсийн өмнөд хэсэг, алтай цадах говиод голын хөндийг хэзээгээд тэгээд өнөөрийн хавьг нь болонгод ганцхан хувийг эзэлдэг. Хөрс бүрдэн байгаль цаг үетэй хэрхэн болдог талаар жишээ гаргана дүнэлт хийсэн. Эрдэсчүүд болон өргөжлөл нь агаарын температур, цэцгийг зэрэг уур амьсгалын нөхцлөөс шалтгаална. Жишээ нь болонгод нартай байх үед газар хуурай шигт орно. Бороочны дараа чихтэй болно. За дараагийн баг тань яаж. За баярлалаа. Хар шороо, хүрэн хөрс, говийн бор гэж дөрөв ангилдаг. Тэгээд говийн бор гэж дөрөв шороо ангил 6-аар илэрхийлж хийсэн байгаа. Тэгээд Монгол орны хөрснийг дархалтыг тайлбарлах дээр Монгол орны байгалийн газар өөр өөр хөрс шимт ялгардаг. Хөрс шимтээрээ ялгардаг. Тэгээд хөрс бүрдэн цатгай бод өргөмлийн сэндүү ургахгүй болно. Бид бас бид зэмлэхгүй. За дараагийн баг. Надад аамлаад хэлсүүлээд. За дараагийн баг. Хөрс үсэг хүчин зүйлэн хөрс үсэг өөр амьсгал их чуулгад 얼гийн зам антрия бүгд цаг хугацаанд сонсож зүрхтэй. тэгээд шавлаг, эсрэг, тосрог гэсэн 3 ангилдаг. Тэгээд Монгол орны хөрсний халтыг тайлбар. За зөвхөн манай хоосол гэж ангилдаг. жирийн баг хуурай гэж ангилдаг гэсэн хэлбэр. Хөрс бүрдэн байгаль цаг үеийн холбоотой жишээ гадмаа хөрсний бид шин чанар химийн мэд организм эцэг хөрөлт газар хэлбэртэй үүнд бол хүчин зүйлийн өөр талбар орчин эцэг чөлөөгийн өөрчлөлт агаарын температур чих зэрэг уур амьсгалын нөлөөлөлөөс хөрслөөс гадна байгаль цаг уураас болж хөрс эдгэж уулын төлөвлөг эдгэж том хэмжээтэй хад асгаас хайраг улмаа таасны жишгэмдэг зав. За баярлалаа. За дараагийн баг. Тэр хөрс үсгцүүд 5,000-аас 7,000 чангадаг гэсэн үг. Удаа хугацаанд тэгээд хөрсийг нөхөө ангилах уу? Эсрэг шавлаж соосох гэж 3 ангилдаг. Манай орнд хамгийн элбэг дагсан хөрс нь хээрийн баг, хуурай хээрийн хөрс байдаг. Хөрсийг бүрдэн тогтох нь байгаль цаг үеийн бүхэн холбох талаар тайлбарлан жишээ гаргасан. Хөрс бүрдэх нь их чулуу агаар ус органик хуудасаас бүрддэг. Хатуу хөрсийг цаг агаараа халуун байдаг. Чиглэг хөрс нь бороо уснаас бий болдог. За баярлалаа. За ямар алдаа байна? Анзаарваа. Багуудад алдаа байна уу?